Монголын ардчлалын хувь заяа түүнээс шууд хамаарах улс орныхоо аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө сэтгэл зовнин санаа нэгдсэн нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог 100 хүн энэхүү МОАН санаачлаг нэрийн дор нэгдэж өнгөрсөн баасан гарагт гишүүдийнхээ анхны урлаг хийжээ. Энэхүү санаачлаг нь ардчлалыг бэхжүүлэхэд тулгуур нь болно гэж санаачлагчийн төлөөлөл үзэж байна. МОАН санаачлаг төрийн бас байгууллагын одоо гишүүдийн анх дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя. За нэгдүгээрт бол МОАН санаачлагын дөрмийн төслийг хэлэлцэж батлах асуудал байна. За хоёрдугаарт өдөртөх зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож батлах асуудал байна. МОАН гэдэг санаачлаг бол гишүүд сайн дурынхаа үндсээр эвлэлд нэгдэж аливаа төрлийн байгууллага улс төрийн нам эрслээс хараад ус гишүүдээрээ дамжуулан нийгэмд үйлчлдэг ашигын төлөө бус төрийн бус байгууллага байхаар бид шийдвэрлсэн юм. Бага болцоо боломжоо бид бүрэн дүүрэн ашиглаж ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө бүрэн дүүрэн ажиллаж зарцуулж амьдрч чадахгүй байгаа энэ цаг үед бидний дуу хоолой, бидний санаачлаг, санал төрийн үйл хэрэгт маш их чухал байна гэдгийг бид бүхэн сайн мэдж байгаа. Анх дугаар хуралдаанаар тус байгууллагын дүрм бүтцийг баталж удирдлагуудаа сонгосон байна. Энэ үеэр ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг улсын хурлын гишүүн болдыг МОАН санаачлагын ерөнхийлөгчөөр санал нэгтээ сонгож түүний санал болгосноор Нямхүү, Мэнд сайхан, Нармандах нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин 21 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлд улсын хурлын гишүүн Батхүү, Оюн Гэрэл, Бакэ, Баярцогт, ерөнхий сайдын зөвлөх Батбаатар зэрэг хүмүүс сонгогдсон оржээ. Бид юуны өмнө ардчлалынхаа суур үндсүүд тулгуурлан шинэ Монголыг цогцлон хөгжүүлэх их улсын төлөө хамтран зүтгэгчд байх болно. Шаардлагатай цагт эрсдэл тэмцэгчд болж ардчлалын үндэс улсын мананд цуцлдаггүй тэмцэгчд байх болно. Орчин цаг үе зогтсон ард түмний язгуу яршигт нийцсэн намын дүрм мөрийн хөтөлбөрийг шинжилэн дотоод зохион байгуулалт хариуцлага сахилга батыг шин шатанд гаргах ариун үүсэж гисэн бид өөрснийхөө санаа бодлыг нэмэрлэх, хувь нэмрээ оруулах ийм зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. Ардчлалын үнэт зүйл нь одоо бид нар юу юм бэ гэдгийг тунхагласан ийм тунхаглалыг бэлтгэсэн 10 зүйлтэй тунхаглал байгаа. Бол Монголын ардчлал улс төр эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийсэн хамгийн зоригтой хувьсгалын нэг юм аа. За унгаан ардчлалыг түрүүн англи хэл дээр бол би бас орчуулж хэлэхээ мартсан бай. Home grown democracy гэж ярьдаг. Олон улсын арчилсан оронд очиод манай Монголын ардчлал бол home grown democracy гэж ярихад бол гол бахархал болдго юм аа. Мөн МОАН-ыг үүсгэн байгуулагчид ардчлалаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, ам оруулах замаар суур үнэт зүйлстэй тулгуурласан шинэ Монголыг хөгжүүлэх эг хүйлсийн төлөө хамтран зүтгэж шаардлагатай цагт тэмцэгчд болон хувирж ардчлалын үнэт зүйлсийн манаа зогсох болно хэмээн цаашдын үйл ажиллагааны чиг шугамыг тодорхойлж байна. Хурлаас гаргасан тунхаглалд ардчлал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударгаас оршихгүй тусгаар тогтнолын баталгаа мөнж байнгын арчилгаа өмгөөлөл ухаарал шаарддаг зүйл үлээ. Ардчлалын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч түүнийг ил тодор хамгаалж үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал болж байна. МОАН санаачлагыг үүсгэн байгуулагчид Монголын ардчлалын доорх үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байсан юм. За Монголын ардчлалын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлсон энэхүү байгууллага нь ардчлалын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг ашигын төлөө бус төрийн бус байгууллага юм а. Гисэн хідээж гишүүд нь үзэл бодлороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгаснаас үзэхэд МОАН буюу Монголын ардчлалын нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна.